өдрийн мэндийг хүргэе. Элб сурцгай сууг тавтай морил. Манай суугаар та бүхэн маань 9 шидийн сонирхолтой элб тэдгээрийн нууц мөн хийх аргачлалыг сурч найз нөхдөдөө найз нөхдөдөө гайхшруулж дотны хүмүүсээ entertain хийж зугаацуулах боломжтой байна. Тэгээ та бүхэн маань элб сурцгай суугаар зочлоорой. Таалагдчихвэл subscribe дарж намайг дэмжиж мөн найз нөхдөдөө бити шеэрлээрэй. Яг гэвэл элб бол нууцын задлчих юм бол яг үзүүлэх боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Тийм учраас найз нөхдөд шеэрлэхээс илүүтэйгээр өөрсдөө сураад гоё тэр найзуудыг гайхшруулаарай гэж та нарыг уриалж байна. За өнөөдөр хэдүүлээ хүзрийн нэгэн холилтыг сурна. За энэ холилт бол өөрөө элб биш ч гэсэндээ элбчүүн хүзрөө сайн хольж үзүүлэх нь чухал байдаг. Тэгээд мөн заавал элб гэлтгүй зүгээр л та нар найзтайгаа үзэр тоглож явахдаа ингэж хойлох нь бас нэлээд гоё сүртэй хийгээд мөн энэ холилт нь өөрөө их сайн хүзрийг сайн хольж өгдөг холилт байна. За энэ холилтын нэр бол riffle shuffle. Энэ холилтыг 3 төрлөөр хийх аргыг би та нартай зааж өгнө. За мөн бичлэгний төгсгөлд нэг бонус техник, хүзрийн техник зааж өгөх учраас бичлэгээ дуустал үзээрэй гэж уриалж байна. За ингээд холилтоо зааж өгье. Ямар хүзэр хэрэгтэй гэхээр ямар ч хүзэр байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол элбэнд ашиглагддаг хүзэр бол энэ стандарт покерын сайз буюу бидний мэдэх анааштай хүзрөөс арай жоохон урт хүзэр байдаг. Анааштай хүзэр бол нэг иймэрхүү нарийнхан байдаг. Стандарт сайз болохоор арай өргөн ийм хүзэр байдаг. За ийм хүзэр байвал сайн. Гэхдээ байхгүй бол ямар ч асуудалгүй байгаа хүзрээ авчих. Энэ холилтыг сурцгаая. За хэрвээ та нар варунаараа бичдэг бол варунасаа хүзрөө барьж эхэлнэ. Солгой бол зүүнээрээ барьж эхэлнэ. За варунаараа хүзрөө барихдаа ингэж их барина. 3 урууга доорно. 7 уруу дунд ингэж нуглаастай эрхийн уруунд. За 7 уруу ингэж байгаа шалтгаан нь бид энэ хүзрийг бүхэлд нь нумруулах хэрэгтэй байна. Нумруулах. 7 уруугаараа хальт түлхэж ерөөдөө эрхийн уруугаараа татна. Эрхийн урууны булчин шаардлагатай. За та нар одоо ингэж гэхлээр жоохон хэцүү байвал зүгээр асуудалгүй ойлгож байна. Энэ угаасаа жоохон бэлтгэл хэрэгтэй. Тодорхой төрлийн булчин хөгжих шаардлагатай байна. За нумруулсан бол яах вэ гэхээр нумруулад эрхийн уруугаараа жоохон суллаад тал хүзрийг нь суллаад тэгээ нөгөө гарлуугаа шилжүүл. За ингээд яг нөгөө хоёр гарч яг адилхан байрлалаар тал хүзэр барьчихж байгаа. Ойлгож байна уу те? Нөгөө гарын байрлал чи яг адилхан. За дахиад үзүүлье. Хүзрөө барьлаа. 3 уруу доор, 7 уруу, эрхийн уруу нумрууллаа, талыг нь суллаа, нөгөө гарлуугаа шилжүүллээ. За одоо ингэж харагдаж байгаа. Тал хүзэр яг адилхан. За яг ингэ барьсан бол одоо яах вэ гэхээр хоёулангийн дахиж нумруулад жоохон ойрхон барьжгаад багаар суллахдаа хүзрүүч ингээд угаасаа тавсаар ороо явчихна. Заримдаа яг ингээд нийлээд орохгүй тохиолдол бий. Асуудалгүй. Тэр бол тэрийгээ тэгэл ингээл засчин ерөөдөө. Гэтэ ер нь ихэнхдээ бол тэхгүй гайгүй. Сурах тусам тэгж давхцаа болно. Дахиад харуулъя. Хурдны хийчвэл ер нь тэр асуудал биш ба. За ингэсэн бол яах вэ гэхээр эрхийн уруугаа ингэж бариад, эрхийн уруугаараа голыг ингэж бариад 7 уруугаа шилжүүлээд бүхэлд нь нумруулна. 10 уруугаа ашиглаад нумруулна. Гэтэ эрхийн уруугаа ингэж барих нь чухал. Яагаад гэвэл эрхийн уруугаа барихгүй бол ийм юм бол. Тийм учраас 7 уруу шилжүүлээ, эрхийн уруу барьлаа, бүхэлд нь нумруулад тэгээд одоо энэ доотлохоо 8 урууг жоохон суллас хийх үед хүзрүүчин автоматар ингээд холигдоод хэвэндээ орчиж байгаа. Тэгээд замбрааг төгсгөлөө засаад хүзэр холигдсон. Боломжтой тий. Дахиад харуулъя. Барьлаа. Талын суллаа, шилжүүллээ. Бүх хоёр тал үзрээ хоёулангийн нумруулад боллоо. 7 уруу эрх уруу шилжүүлээд бүхэлд нь нумруулад
доотлын 8 ургаараас суллахангууд үзэр холилдоод төгсөглөө яах вэ гэхээр нэг бол ширээ байгаа бол ширээн дээрээ ингэж засна. Үгүй бол зүгээр гартаа барьж байгаа л тасчихна. Үзэр холигдсон. Боломжтой тий. Хурдан их юм бол за би сая жоох алдсан тий. Хурдан их юм бол бас юм сүртэй харагдаж байгаа. Ийм учраас сүртэй холилт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За энэ бол ихний арга. Энэ бол үндсэн арга. Хоёр дахь арга нь болохоор жоохон өөр дуусгаж байгаа. Тэр нь болохоор эхлэхдээ маш адилхан хуваалаа шилжүүлээ. За ингээд дуусчих жаа штэ. Ингээд зүгээр 7 уруугаар доотлын хамгаалангаа ингэж бариад тэгээд ганц гараараа буюу баруун гараараа зүүн гараараа бичдэг бол мэдээч зүүнээрээ хийн ганц гараараа нумруулад бүхэлд нь ингэж нумруулад тэгээд нөгөө гараар тос хийж бариад тэгээд тосчиж байгаа. Ерхийдээ бол зүгээр төгсгөл нь л жоох өөр. Тэгээд зүгээр ганц гараараа хийж байгаа юмсыг сүртэй харагдаж байгаа л гэсэн үг. Боломжтой тий. Жишээ дэх нөгөө гартаа шилжүүлж бариад баруун гараараа бүхэлд нь за гарч нь арай жижигхэн бол гарт чинь багтахгүй жижигтэй байвал энийгээ хийхдээ жоох ойрхон хийчих. Жоох ойрхон ирээд хийчихэр нэлээ одоо урт тогтолцож байгаа. Тэгэхээр гарт чинь багтах нь илүү магадлал нөхсөж байгаа маа. Би бүр ганц гараараа ч ингэж хийх дуртай. Яг гэхээр нөгөө гараараа тосч болно. Гэтэ хэрвээ хийж сайн хийж чадчихвэл ганцхан гартаа бариад 7 уруугаараа энийг хааж агаад тэгээс сулчихна. Гэтэ ингээд тасгарах магадaltaй байгаа. За энэ бол 2 дахь арга. 3 дахь арга нь бол эхлэл нь мөн адилхан төгсгөл нь арай илүү нэг үе шат нэмэгдсэн байгаа. За энэ хүртэл адилхан. Тэгчээд яг гэхээр хоёулын номруулж судлахдаа бид нар ингэж хийсэн бол одоо жоохоо ингэж байгаа тийч. Ингэж байгаа тийчээр ингэж харагдаж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд энэ дээр эрхээ ургуулж үргэлжлүүлээд хийчих. За тэнгуут нэг юм замбрааг хоёр тишээ ийм байдалтай дуусч байгаа. Энийг яах вэ гэхээр бичдэг гараараа бариад нэмэлт ийм холилт хийж байгаа. За хурдан их юм бол арай гоё харагдана. За инглээ төгсгөл нь ингэж харагдаж байгаа. Ерхийдөө нэг үе шатал нэмэгдсэн гэсэн үг. Илээ жоохон сүргэж байлаа. Илээ. Ла. Ялчиж байгаа. За энэхүү та нартай би өнөөдөр riffle shuffle-ийн 3 аргыг заалаа. Эхнийх нь үндсэн арга, хоёр дахь нь ганц гараараа төгсгдөг арга, гурав дахь нь давхар төгсгөлтэй арга. Энэ 3 аргыг би заалаа. За одоо би та нартай нэг бичлэгийн төгсгөл заана гэсэн бонус техник гээ заа. Тэр бол маш амархан. Бичдэг гараараа хүзрөө 7 хуруу, эрхээ уруугаараа инхүү бариад за 7 хуруугаа ашиглаад хэсэг хүзрийг салгаж аваа. Хэсэг хүзрийг салгаж аваад нөгөө гартаа шилжүүл. Нөгөө дахиад хэсэг хүзрийг аваад нөгөө гартаа шилжүүлээд хүзрийг аваад нөгөө гартаа шилжүүлээд хэсэг хүзрээ аваад нөгөө гартаа шилжүүл. За энэ бол хүзэр хаглах техник байгаа. Гэхдээ бид нар хүзрийг бол яаж л хаглана л та тий. Гэхдээ энэ бол арай одоо юу гэдгийг илт бичтэн ашигладаг хүзэр хаглах техник байгаа. Тэгэхээр харуулъя. 7 уруу эрхээ уруугаараа барьлаа. Бишээ дунд хуруу эрхээ уруугаараа бариад 7 уруугаараа хэсэг хүзрийг салгаж авна. Хэсэг хүзрийг салгаж аваад нөгөө гарынхаа эрхээ уруугаар аваад салгаж аваад за нэг л эдэн ч удаа хийж болно. Тэ хурдан их юм бол тэ ингэж харагдана. 2 удаа зөвхөн ингэж хийж болно. Зөвхөн олон жижигээр хийсэн ч болно. За ийм бонус техникийг заах гэж хэлсэн юм аа. За ингээд өнөөдрийн бичлэг бол ерөөхдөө дуусчихъя. Тэгээд та бүхэн манаас комент хэсэгт бичлэг ер нь таалагдж гин үү? Тэ юу сайжруулмаар байна
гэдгийг надад хэлж өгч тусуулаарай. Мөн дараагийн бичлэгээр ямар юу сурмаар байна, ямар төрлийн ИЛП сурмаар байна гэдгийг бичиж үлдээгээрэй. Би та нарын комментиг уншдаг. Тэгээд уншаад одоо та нарын хүсэж байгаа ИЛП-ийг би юм заах гэж хичээдэг, заасан тийм тохиолдлууд байгаа шүү. Бас тийм учраас коммент бичиж үлдээгээрэй. Тэгээ мөн subscribe дарахаа битгий мартаарай. 10,000 subscribe болох гэж байна. Тэгээд 10,000-ийн special-ээр бас нэг special ИЛП заах төлөвлөгөөтэй байгаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бүгдэнд нь баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.